2025 хоньны орд. За 2025 хоньны ордныхны маань хувьд нэлээд сонирхолтой үйл явдлуудыг бол татж байна. За дөнгөж он эхлэхэд бол ангараг гариг маань ухрах хөдөлгөөнийг хийж гисэн явж байна. За ангараг гариг маань ухрах хөдөлгөөнийг 2 сарын 23 хүртэл одоо хийж байгаа. Тэгэхээр ангараг гариг ухрах хөдөлгөөн хийцэн байхад хоньнуудын маань хувьд тодорхой хэмжээний гэр бүлийн асуудлууд, гэрийн уур амьсгал, амьдарч байгаа газар зүйн байршил, газар нутаг дээр чинь тодорхой хэмжээний нэлээд олон ажиллагаа асуудлууд үүсч иж болох юм. За нөгөө талаас ангараг гариг маань ухрах хөдөлгөөнийг бол байнга хийгээд байдаггүй. Ангараг гариг маань 2 жилд нэг удаа ухрах хөдөлгөөнүүдийг хийдэг бол энэ удаа мэлхийн ордонд ухрах хөдөлгөөн хийж байгаа маань таны гэр бүлийн байдал, орон байр, өөрийн чинь дотоод сэтгэл зүй, за дээрэс нь өөрийн чинь эцэг эхтэй харилцаатай холбогдсон хэсэгт чинь ухрах хөдөлгөөнийг бол хийж байна. Тэгэхээр ойролцоогоор 12 сар, 1 сар, 2 сар гэд бүхэл одоо 3 сар гарны хугацаанд ухрах хөдөлгөөнийг эрчимтэй хийж байгаа маань хоньнуудын маань хувьд томоохон төлөвлөгөө гарган асуудлыг даван туулах, ялангуяа дотоод сэтгэл зүй, дотоод оюун санаандаа болон гэр бүлийн амьдралдаа ямар зүйлүүдийг та засаж залруулж хийж бүтээж дуусгах ёстой вэ гэдгийг илүү их анхаарсан үе рүү бол орж байна. За нөгөө талаас таны хувьд Бархасууд гариг эхрийн ордонд өнгөрсөн одоо 6 сарыг бол одоо аялж байгаа эхрийн ордонд үргэлжлүүлэн 2025 оны эхний 6 сартаа бол идэвхтэй аяллаа хийн. Тэгэхээр энэ маань таны хувьд мэдээж бодох, ярих, сэтгэх, харилцах, сурах, мэдэх гэсэн бүхий л бага тарихтай холбоотой асуудал дээр чинь буюу бага тарихтай холбогдсон олон сурч мэдэх чадамж, хэлж ярих, гаргалгаа гаргах гэсэн. За нөгөө талаасаа бас сошиал медиа, интернет, за нөгөө талаараа бичин нийтлэх гэсэн энэ олон хэсгүүдэд чинь аяллаа үргэлжлүүлж байгаа учраас таны хувьд магадгүй сошиалд маш их идэвхтэй. За нөгөө талаасаа бас тодорхой хэмжээний богино аяллуудад ойрхон явсан. За нөгөө талаасаа бас ямар нэгэн жижиг зүйлүүдээр дамжуулан өөрийнхөө мэдээллийг түгэх ямар нэгэн сошиал медиагаар идэвхтэй ийм ажлуудыг бол үргэлжлүүлэн хийж болно. За нөгөө талаасаа болохоор энэ үеэр энэ дээрх зүйлүүдийг идэвхтэй хийвэл таны хувьд бас амжилттай байгаа гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас сурч мэдсэн зүйлүүдээ бусдад одоо бичих, нийтлэх, ярих гэсэн энэ хэсгүүд маань идэвхтэйгээр үргэлжлэнэ. За нөгөө талаасаа болохоор хоньнуудын маань хувьд энэ жил 2 том гариг хамтын аялал хийж байгаа 35 жилийн зайтай болж байгаа буюу Далааман гариг, Санчир гариг хоёрын хамтын аялал хоньны ордонд болж байгаа ба энэ маань эргээд бас нөгөө талаасаа хоньны ордныхонд маш их шинэ өөрчлөлтүүд ирэх юм мэдрэмжүүдийг бол өгнө. За Санчир гариг бол хоньны ордонд зуны саруудад бол одоо ирж байршаад эргээд ухрах хөдөлгөөнхийн загасны орд руу бол орж байгаа. За тэгэхээр яг хэдний өдөрт ийм үйлслүүд болох вэ гэдгийг би мэдээлэл болгоод оруулж гисэн байгаа. Тэндээсээ дахин сонсч болно. За мэдээж энэ үеэр юу болох вэ гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр хоньны ордныхны маань хувьд Санчир гариг хоньны орд руу дараагийн одоо жилүүдэд бол идэвхтэй байршиж эхэлнэ. Одоогоор энэ өнгөрсөн одоо хугацаанд бол загасны ордонд байсан бол 2025 оны зуны саруудад хоньны ордонд хэсэг хугацаанд байршина. Гэхдээ ялангуяа энийг мэдрэх хүмүүс маань хоньны ордны одоо эхний 2-3% налуутай мандалт, сар, нарны ордтой хүмүүс бол ялангуяа мэдэрнэ. Тэгэхээр 3 сар төрсэн хүмүүс бас энэ үеийг бол илүү мэдрэх хүлээж авна гэсэн. За тэгээд мэдээж 2026 онд бол бүхий л хоньнууд болон одоо хоньны ордны ихэнх дунд одоо сүүлсэх төрсэн бүх хоньнууд бол илүү их хүчтэй мэдэрч эхэлнэ. За тэгэхээр бол мэдээж Санчир гариг таныг бүтээхэд чинь туслах гариг байгаа. Мэдээж таны хувьд бол нэлээд хүндрэлтэй асуудлуудыг бол татаж болох юм. Ягаад тэгэхээр одоо нэлээд кармик одоо гариг байдаг учраас таны хийж байгаа, бүтээж байгаа, амьдарч байгаа мэдрэмжээ авж байгаа зүйлс болгон чинь бодит дээрэс нь илүү үнэн одоо зөв байх ёстой. Тэгжиж Санчир гариг маань өөрөө дараагийн аяллууд дээр үр бүтээмжтэй танд тус нэмрээ харуулж байгаа гариг байж дээ. Тэгэхээр бол хоньны ордныхонд тодорхой хэмжээний шинэ эхлэлүүдийг зуны сарууд бол мэдрүүлнэ. Тэгэхээр хоньнуудын маань хувьд өнгөрсөн одоо 2 жил бол нэг төрлийн өөрийнх нь одоо хувьд маш олон өнгөрснийг амьдралаасаа явуулах, магадгүй маш олон урт удаан хугацааны өөрийн амьдралд одоо
үүссэн байсан одоо харилцаа, холбоо, ажил, мэргэжил, за тэгээ дээрэс нь одоо юу гэдэг бодол сэтгэхүй, сэтгэл зүйн асуудлууд энэ болгон маань бол одоо мэдээж загсны ордон буюу таны 12 дахь байршил дээр буюу явуулах, өөрөөсөө холдуулах, эсвэл одоо юу гэдэг иргэн төлөх гэсэн энэ олон кармик хэсгүүдэд бол идэвхтэй аялж байгаа бол таны хувьд шинэ эхлэлийг эхлүүлэх төр мэдрэмж яг одоо эхийн хөвлөдөө бүрэлдэж байгаа мэт мэдрэмжүүдийг үргэлжлүүлэн та 2025 онд авах нэ. Тэгэхээр бол мэдээж ямар нэгэн томоохон одоо хүндрэлтэй боловч эргээд та өөрийгөө чөлөөлөх хэмжээний асар том юм кармик одоо уюуттэйгээ та ажиллаж байгаа гэдэгтээ нэлээд итгэлтэй байх шаардлагатай. Мэдээж яаж ажиллах уу гэдгийг анхаарна. Мэдээж одоо энэ дээр донтолтууд гарч ирж байна. Таны одоо юу гэдэг өөртөө өөрийн чинь одоо өөрийнхөө потенциал фул одоо өөрийнхөө одоо эрч хүчээр байхад чинь садаа болж байдаг зан характер, өөрийн чинь донтолтууд, өөрийн чинь одоо тодорхой хэмжээний саад асуудлууд, залхуурал, магадгүй одоо өөрийн чинь тодорхой хэмжээний хүсэл шунал. За мэдээж энэ дунд бас таны дайснууд, мэдээж хин таны дайсан, хин таны одоо яг жинхэнэ бодит хүрээлэгч нөхөрлөгч вэ гэдгийг хүртэл олж мэдсэн юм маш юм хүндрэлтэй боловч олж мэдснээрээ та эргүүлээд өөртөөгөө ажиллах, бусдтай одоо ажиллах, хүмүүсийг амьдралаасаа холдуулах, магадгүй одоо хүмүүсийг таних энэ одоо олон боломжуудыг та мэдэрч авж байгаа ийм үе байгаа. Тэгэхээр энэ маань одоо юу гэдэг өнгөрсөн 28 жилийн турш бүтээсэн ийм томоохон босгосон одоо тэр зүйлс бол нуруу унаж дахин шинэ одоо зүйлүүдийг эхлүүлэх юм эрчмүүдээр та өөрлөгөө одоо бүрдүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үеүүдэд та болж игэл одоо цаг хугацааг юм уу одоо өөртөө зөөлөн хандах шаардлагатай. За нөгөө талаасаа бас өнгөрсөн 18 сарын турш мэдээж одоо хоньны ордныхонд хэртэлтүүд бол болсон. Тэгэхээр энэ хэртэлт бол мэдээж бас л маш том кармик хүндрэлтэй юм төгсгөл болон эхлэлүүдийг дандаа тавьж идэг, хувь тавилангийн өөрчлөлтүүдийг дуудаж идэг, байгаа газар чинь байлгахын тулд одоо хэртэлтүүд маань одоо хувь тавилангаараа таны амьдралыг өөрчлөх, чиглүүлэх юм өөрчлөлтүүдийг бол хийж идэг бол за өнгөрсөн хугацаанд хоньны ордонд болон жинлүүрийн ордонд маш идэвхтэй болж байсан. За дээрэс нь 2025 онд энэ үе маань мэдээж одоо хавартаа нэг хамгийн сүүлийн удаа хэртэлт болно. Тэгэхээр хамгийн сүүлийн үедээ болж байгаа хэртэлт маань таныг за одоо өөрийгөө бүтээсэн юм уу өөрийгөө олж нээсэн энэ одоо бие физиолог, ажил карьер юм уу зорилго тэмүүлэл сэтгэл зүйн энэ одоо өөрчлөлтүүдээ цаашд яаж авч явах вэ гэдгийг санчир гарыг ирж байршилснараа танаас илүү их одоо шинэ эхлэлүүдийг бол танд өгж эхэлнэ гэсэн. За тэгэхээр бол 2025 онд мэдээж ихний хагастай бол ангараг гараг ухрах хөдөлгөөнөө хийгээд за дээрэс нь бас таны хувьд таны яг одоо гэр бүлийн амьдрал дотоод уур амьсгал хамаатан садан одоо гэр бүл гэсэн дандаа энэ суур хундаам зүйлүүд дээр чинь бархас бод гараг болон одоо ангараг гаригууд аялж байгаа ба ухрах урагшлах хөдөлгөөнөө хийснээрээ дээрх асуудлууд маань илүү зөөлрөн ирэх боломжтой үе. За дээрэс нь эргээд гэр бүлийн асуудал чинь жигдэрч одоо нүүх суух, эсвэл амьдрах, солих, холих, магадгүй одоо та засах, залруулах гэд маш олон ийм өөрийн чинь хундаам суур асуудлуудыг шийдэж байгаа байршилд бархас бод гараг 2025 оны 6 сарын 9-нд шилжилт хөдөлгөөн хийж дараагийн бүтэн 1 жилийг оршснороо таны хувьд гэр бүлийн амьдрал чинь илүү их одоо тайван амгалан болох. За дээрэс нь гэр бүлийн харилцаан дээр үүсэж ирсэн саад бэрхшээл, дайсагнал хэрүүл уруул байдаг юм уу? Эсвэл одоо үл ойлголцол байдаг юм уу? За нөгөө талаасаа магадгүй таны хувьд нутаг улс их орон сольж аялаж ингэж явах шаардлагатай. Эсвэл ямар нэгэн одоо өнгөрснийг үлдээгээд шинэ эхлэлийг тавиад шинэ орчин, шинэ одоо илүү амгалан тайван ертөнцийг хөөж байгаа бол бас энэ үеэр та хөдөлгөөн хийх хүртэл өндөр боломжтой бол өгж байна. Нөгөө талаас хамгийн гол зүйл бол астрологийн хувьд мэлхийн орд бол мэдээж гэр бүлийг хариуцж байхаас гадна хүний дотоод сэтгэл зүйн одоо суур хундаамыг хариуцж байдаг. Тэгэхээр бол мэдээж таны сэтгэл зүйн амар амгалан байдал илүү их энэ үеэр мэдрэгдэж эхэлнэ. Дараагийн буюу 2025 оны 6 сарын 9-ноос 12 сарын 31 за тэгээд үргэлжлүүлэн одоо 2026 онд таны хувьд сэтгэл зүйн амар амгалан байдлыг мэдрэх, өөрийнхөө суур одоо гэр бүлийнхэнтэйгээ харилцаа за дээрэс нь ямар нэгэн эцэг эхийн гэр бүлийн кармик одоо асуудлууд байсан бол үүнтэйгээ одоо ойлголцлыг
бүрдүүлэх. За дээрэс нь харилцаа холбооч нь таны хувьд одоо илүү эдгэрч одоо ангаагдсан ийм таатай орчныг бол 2025 он 2 дугаар хагасаас бол танд бүрдүүлж эхлэх нь харагдаж байна. За нөгөө талаас бол 70,000 гарыг хоньны орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. За нөгөө талаас бас энэ манд хэсэг уюудад байж байгаа буцаж одоо загасны орд руугаа 29% налуу руу буцаж шилжилт хөдөлгөөн хийж байгаа. За нөгөө талаас бас энэ 2025 онд болж байгаа дараагийн том хүчин зүйл бол хоньны ордныхны маань хувьд нар сарны хэртэлт маань байршлаа бас сольж байгаа. Тэгэхээр энэ байршил маань таныг илүү их сүнслэг, илүү их одоо бясалгах, илүү их өөрийнхөө далд тухамсартай харьцах, илүү их өөрөө өөртөө нуугдсан хүчин чадлуудыг олж нээхэд илүү их нөлөөлнө. За нөгөө талаасаа бас энэ үеэр та магадгүй хитрхи одоо итвэхтэйгээр физикал биш, илүү их одоо далд тухамсар, далд ертөнцийг судалсан ийм сонирхлыг бол олж нээн. За зарим маань энэ үед одоо бясалгалд их суух сонирхолтой болох. За зарим маань энэ үеэр одоо илүү их асуудлуудаас холдож, илүү их төсөөлөл, мөрөөдөл, урлаг, уран сайхан өөрийнхөө одоо эдгэрч ангаахад одоо илүү их хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. За зүүдний орчин итвэхтэй болно, зөн совинч улам их нэмэгдэн. За тэгэхээр бодит ертөнц, за дээрээс нь сүнслэг ертөнц хоёрыг хоорондын одоо балансыг илүү их барих боломжийг таавалж мэдэж эхэлнэ. Тэгэхээр бол 2025 он бол мэдээж хоньны ордныхны маань хувьд нэлээд олон шийд эмгийн алхмуудыг хийх жилүүдийн нэг боловч одоо яг том алхам шинэ эхлэл бол 2025 оны сүүл болон 26 он руу илүү итвэхтэй болохоор харагдаж байна. Тэгэхээр бол үүний наан танд ажиллах ёстой маш олон karmic debt буюу өөр одоо эргүүлэн төлөх. Энэ насны байж болно, өнгөрсөн насны хойж болно, үүнтэй холбогдсон маш олон ийм асуудлууд, дагаад өөрөө чинь мэдэрч байгаа мэдрэмжүүд, за дээрэс нь гарч ирж байгаа энэ үйл явдлууд эргээд таныг одоо бүх зүйлийг гөвөөд шинэ одоо алхмыг тавих, шинэ одоо эхлэлийг бий болгох энэ бүхэл орон зайг бэлдэж байгаа гэдэг дээр итгэлтэй байх шаардлагатай байна.